За манай Таиланда хаяллын 4 дахь өдөр нь ингээд эхэлж байна. Ээж аав бид гурав Пхукетийн төвд байдаг нэг дэлгүүрт хүрээд ирчихсэн байна. Манай аав Монголоос ирэхдээ бүх подолкнуудаа бүх чигчтэй ихэнх подолкнуудаа мартаад хүрээд ирсэн байсан. Тэм болохоор нэг хэдийн ээлжийн подолк авъя гэд энд ирчихсэн байж гэн. Энд болохоор манай Brisbane байдаггүй л том брэндүүд бол бүгдээрээ байлээ. Манай Brisbane-ээс том хот бололтой гэж бодсон. За тэгээд бид гурав мэдээж өглөөний цайгаа уугаагүй ирсэн болохоор эндээс өглөөний цай уух боломжтой газар олж аваад суудсан өглөөний цайгаа ууж гин. Энд яг цагаан сарын үеэр ирж таарсан болохоор дэлгүүрүүд нь баахан цагаан сар морь жилтэй холбоотой чимэглэлүүтэй болцсон байсан. За тэгээд дэлгүүрээсээ гарчаад бид гурав шууд ойрхон байдаг юм чинь гээд Old Phuket Town гээд газар ирсэн. Энэ газар болохоор жуулчид бол заавал ирж үздэг юм хуучны Phuket-ийн дурсгалт газар юм байлээ л дээ. Тэгээд айгүй тийм өнгөнгийн байшинтай зураг авахулах хэсэг ихтэй. Ер нь бол яг жуулчдад л зориулсан газар байлээ. Тэгээд эндээ болохоор орой болгон ингэж зах гардгийн бэлээ. Зах гарангууд нь ингээд зарим замыг нь хаагаад тавьчихдаг. Тэгээ гудамжаар нь дүүрэн хүмүүс алхаад тэгээ бас янз бүрийн идэж уух юм зараад оройдоо бас урлагийн тоглолт үзүүлдэг гэд тэгжсэн. За тэгээ бид гурвын хаваар баахан явж байгаад нэг манготой ундаа туршиж үзсэн. Энэ газар бүр үнэхээр их очиртай газар байсан. Би тэгэд бараг 10 хэдэн минут очирлж жагаад нэг манго смути авч уусан. За тэгчээд дахиад нэг хажуудлынх нь өөр газар ороод тар устай смути авч уулаа. Ер нь тэгэл газар болгоноор ороод нэг юм аваад туршиж үзээл яваад байсан. Тэгж явж байгаа зах дээр юм янз бүрийн торттой. Тортных нь хэлбэр нь айгүй жижигхэн тийм газартай таарсан. Тэндээс бас нэлээд хэдэн төрлийн тортнууд авч туршиж үзье гэж бодлоо. За энэ бол шүү кремтэй юм торт. Кекс маягийн байдаг шүү дээ. Тэр бол гоё амттай байсан. За 5 дахь өдөр нь болохоор би тэгээд шууд Maya Bay PP Island гэсэн аялалд гарсан. Манай зочид буудлаас машинаар нэг 30 минут орчим явчаад усан онгоцны буудлын дээрээ ирээд тэгээд усан онгоцны буудлаас хүмүүсээ цуглуулж аваад тэгээд шууд PP Island руугаа явт юм бэлээ. Нилээ олон газар зогсоод янз бүрийн юмнууд үзнэ. Дээрээс нь замдаа snorkeling хийн, тэгээд далаараа үсрэн, сармагчийн харна гэсэн янз бүрийн activity-нууд бас байгаа юм байлээ. За тэгээд энэ далай нь бол үнэхээр үзэсгэлэнтэй харагдчихсан. Ус нь айгүй гоё тийм номин ногоон, цэнхэр, тунгалаг өнгөтэй. Давалгаанч бас тийм амар ширүүхэн биш. Ер нь бол айгүй гоё байсан. Тэр өдөр нь цаг агаар нь бас тэгж таарсан байж магадгүй. За тэгээ бид яг одоо болохоор Maya Bay-т ойрхон нэг газар ирчихсэн байна. Хүмүүс энд буугаад хувийн юм зав хөсөлж аваад зураг авахулт юм бэлээ. Энэ завыг болохоор урт зав буюу одоо long boat гэж нэрлэдэг юм бэлээ. Тэгээд энийг өөрсдөө түрээсэлж аваад энэ дээрээ янз бүрийн гоё зураг даруулдаг. Тэгээд дээрээс нь юм хоёр хадны завсраар өөрсдөө зөвхөн ингээд түрээсэлсэн хүмүүс нь суугаад явах боломжтой юм бэлээ. Энийг нь бас илүү мөнгө төлж нэрээ авсан юм байна. Хэрвээ энэ нь суухгүй гэх юм бол зүгээр далайн голд нэг хэсэг том завтайгаа сууж агаад тэгээ буцаж ирэхээр байсан. За тэгээ би тэгээд саяны газраасаа яваад далайн голд ирээд snorkeling хийх газраа ирчихсэн байна. За тэгээд энд бол зөвхөн манай зав биш, манай завьас гадна бараг 10-20 завнууд ингээд зогсож исэн. Завь тус бүрт ер нь нэг 20-30 хүн болцоолттой байгаа. Тэгэхээр нийт нэг 100 орчим хүн ингээд шууд далайд нэгэн хэсэгтэр snorkeling хийгээ байж байгаа байхгүй юу? За тэгээ бид эндээсээ гараад шууд Maya Bay гэдэг жинхэнэ газар нэрсэн. Энэ болохоор ийм дархан цаазд газар болохоор шилпнээсээ доош хөлөөд үрж болдоггүй юм бэлээ. За одоо энэ нэг дуу сонсогдно. Энийг сайн сонсоорой. PP Island-д ирсэн хүн болгон бараг энэ дууг цээжлээд явдаг юм билээ. Байнгын ингээд coconut гэж дуурчдаг заяа. Тэгэнгүүт дараачийн бараг нэг 2-3 өдөр энэ дуу нь ертөөсөө толгооноос гараагүй. Дууч гэжтэй уг нь бол зөвөр л нэг хүн зар сурталчилгааны юм яриад байгаа байхгүй юу. Тэгсэн хэрнээ тэр нь бүр ингээд яг дуу шиг толгоонд байнга үлдчихдэг юм билээ.
За бид гурав тэгээ сармагчны арал гэх юм уу тийм газар ирсэн. Тэгээ нэг хідэн сармагчаан гарсан. Сармагчнууд ч жоохон зэрлэг юм бэлээ. Би Балид явж байхдаа сармагчнаас нэлээд айсан. Тийм болохоор энэ удаад би бол сармагчантай огт төхөөгүй. За тэгээ сармагчны арлаасаа гараад би тэгээд дахиад нэг өөр арал дээр нэрээд эндээ өдрийн хоол идэх гээд ирж байна. За өдрийн хоолоо идчихэд завнаасаа ингэж гусураар далаараа үсэрдэг тийм нэг activity нэг цагийн турш бидрийг хийлгсэн. Тэрийгээ дуусгачаад тэгээл шууд бидрийг усан онгоцны зогсоол руу буюу анх ихэлсэн цэгтээ бол өргөж өгөөд энэ өдөр маань ингээд өндөрлсөн. За аяллийн 6 дахь өдөр маань ингээд эхэлж байна. Манай ээж аав хоёр бас л унтаад үлдсэн. Би өглөө нэг 7 өнгөрөөгөө 8 алтаас ирчдэг болохоор ээж аваарыгоо сэрэхгүйгээд ганцаараа гараад алхачтэй. За тэгээд энд буюу одоо Airbnb бид гурав нүүж ирснээс хойш би ганцаараа өглөө эрт боссон. Анхны өдөр нь энэ байна. Тэгээд юу их юм мэдэхгүй ямар ч байсан нэг ice matcha авчаад далаа эргээр бол явсан. Тэгээд өглөөний 7 цаг 8 цагийн алдад ирж байхад ер нь бол ялгаагүй л нэлийн хүнтэй байсан. Ер нь бол хүн багтай байх үе гэж ховрол байдаг юм бэлээ л те. Тэгээ хамгийн бага хүнтэй нь бол мэдээж өглөөгөр 7-8 алдад байд юм бэлээ. За тэгээ бидрийг Таиландд очисноос хойш бол өдөр болгон айгүй гоё нартай тэгээ далайн давуулгаа айгүй гоё тийм зөөлхөн ертөөсөө салхи шуурга бороо энэ төр ороогүй айгүй гоё байсан. Тэгээ би далайн эргээр алхаж хэсэг ээж аваарыг сэрхийг хүлээж энэ хаваар явсан. Усны уцгүй гараад ирсэн болохоор жоохон хийх юм олдоогүй. За тэгчээд ээж аваарыгоос ирсний дараа би нэг гоё өглөөний цай уух газар дагуулж явъя гэж бодоод энэ газар ирсэн. Энэ бүр үнэхээр тасархай байгальтай, харуулцтай гоё газар байсан. Бас дээрээс нь яг нэг уулан дунд байшингууд харагдаадсэн байхгүй юу. Тэгсэн чинь энэ өглөөний цай уух кофе шоп маань болохоор яг миний тэр хараад байсан буюу одоо уулан дээр байдаг байшин нэс юм байлээ л дээ. Тэгээд тэндээс харангууд далайг тэр чигт нь харах боломжтой. Тэгсний айгүй өндөрлөгт хэсэгт байгаа учраас ойр орчмынхоо уулыг, байшин барилгуудыг бүгдийг нь ер нь тэр чигт нь харах боломжтой айгүй гоё газар байсан. Бид гурав эндээ өглөөний цагаа уучаад ойр орчмын 2-3 кофе шопоор ороод зөндөө юмнууд уугаад тэгээд айгүй гоё үзэсгэлэнтэй байгалыг харсан. Тэрний дараагаар бид гурав нэг массажинд орох газараа ирчээд тэгээд энэчнээс 2-3 цаг орчим болчоод тэгээд тарьсан байгаа. Энэ массажны газар бол Пукетэд очисон хүн заавал очиорой гэж хэлэх үйс бүр үнэхээр гоё тасархай газар байсан. За тэгээд энэ өдөр ингээд дуссан. Дахиад ээж аав хоёроосоо төрүүлээд босч оглоо. Одоо далайн эрэг рүүгээ явж гин. Өнөөдөр бол туршлагатай усны уцаа тэгээд алчууртайгаа авцсан байгаа. Тэнд очиж алхахаас гадна жоохон усан цэлж цагийг жоохон жилтэй өнгөрөөнө. Тэгэхгүй зүгээр алхаад байхаар жоохон уйтгартай юм лээ. За тэгээд намайг ирсэн чи ээж аваа ирс ирсэн байсан. Тийм болохоор бид гурав ингээд өглөөний цайгаа ууж гин. Би passion food-тэй crepe авсан. Энэ цагаан өнгө зөвлөгтэй юм байна. Гай харагдчих. За тэнцэнээсээ гарчаад бид гурав заантай хамт зураг авахуулах тэгээ зааныг усанд оруулах аялалд явсан. Тэгээд заан чи айгүй их тийм сонин амт юм билээ шүү дээ. Арьсан айгүй тийм өвөрмөц. Ингээд харахад өсгүй юм шиг хэрнээ яг дөхөөд харангууд нэг ус нь халцарж байгаа хүний толгой шиг тийм нэг жижигхэн сөвгөр өстэй амтан байдаг юм билээ. Би дээр үед энэтхэг явж байхдаа уулан заан харж исэн. Гэхдээ тухайн үед ингэж одооных шиг ажиглаж сайн харж байгаагүй маа хаашаа юм. Надад бол бас анх удаа харж байгаа юм шиг л тийм мэдрэмж төрүүлсэн. Тэгэхдээ энэ заанууд надад жоохон өрөвдөлтөй санагцсан. За тэгээд энэ өдөр бид гурав гэртээ ирчээд далайн эргээр нар жаргахыг харж алхаж агаад энэ өдрөө өнгөрүүлсэн байгаа. За өнөө өглөө жоохон би чилээрхэж буюу одоо дасгал ойрт хийгээгүй учраас хамаг би хөшөж эсэрсэн учраас ойрхон байдаг нэг йоганы газар руу явсан. Тэгсэн чинь тэр газар нь хаалттай байж таардیں۔ Гэхдээ тэр йог хийдэг газар нь бол үнэхээр гоё юм бэлээ. Ийм задгай талбай дээр йог хийдэм бэлээ. Тэгээ сүүлийн үед нэг саунд хилинг гэдэг нэг юм гараад ирсэн. Тэр саунд хилингтэй бас газар байсан. Тэгээд йогны газар маань хаалттай байсан болохоор буцаад далайн эрэг дээр ирээд эндээ жоохон ус сасанд орж агаад тэгээд далайн эргээр алхаж агаад гэрлүүгээ харьсан. За тэгээд ээж аав хоёртойгоо мэдээж өглөөний цайгаа уугаад орой хоолоо идээд энэ өдөр нэг их юм хийгээгүй жоохон чилэрч өнгөрсөн. За би яг одоо жинхнээсээ йога хийхээр ирсэн байна. Энэ йогны газар бүр нэг цаанаасаа
бясалгал ийм ярьч юм шиг нэг тийм тайвшруулмаар газар байдгийн бэлээ. Орчин нь яг тийм мэдрэмж надад өгсөн. За тэгээ дээрэс нь манай йог хийх юм газар нь талбай нь бүр тийм гоё тайвширлыг өгсөн. Дасгал хийгээгүй хэрнээл энэ газрыг хараад зүгээр тайвширчиж болохоор ч юм шиг нэг тийм гоё газар байж таарсан. За тэгээд энэчнээ цаг гараан багштай хамт йог хийчээд тэгээд мотоциклын суугаад гэрлүүгээ харьсан. Энэ бол миний хамгийн том айдаснуудын нэг. Би мотоциклын ард суухаас бол зөндөө айдаг. Тэгээ би айдсаа даван туулаад энэ удаад мотоциклын дээр сууж чадсан. За тэгээ Таиландд ирснийх гээд түрүүний йогны газраасаа ийм подолк худалдаж авсан. За тэгээ намайг ирэхэд ээж аваа ерөөс өнгөөс ирчихсэн болохоор бид гурав гарч өглөөний цагаа уучаад тэгээд өдөржингөө хүзэрдэж, секвенс тоглоод, бас зохиолын дуу сонсоод, ардын дуу сонсож энэ өдрийг өнгөрөөсөн байна. За Таиланд дахь 10 дахь өдөр бас дээрээс нь өнөөдөр миний төрсөн өдөр. Ээж аав бид гурав өглөө Airbnb-гээсээ гарчаад хүлээлгэж өчөөд одоо дараачийн зочид буудалтаа буюу энэ аяллаа маань хамгийн сүүлийн байх газартаа ирчихсэн байна. Энэ зочид буудал надад бүр үнэхээр таалагдсан. Би айгүй зөв сонголт хийсэн юм шиг санагдсан. Цонхоороо харангууд ингээд бассейн нь бүх юмнууд нь харагддаг. За тэр дээрээ бол ийм rooftop pool харагдчихээн. За доороо бол яг 3 байшингийнхаа голдны эдэг нэлээд урт юм пүүлтэй юм бэлээ. Энэ нь бол надад үнэхээр гоё санагдсан учраас би энэ газрыг бол сонгосон. За тэгээ бид гурав эренгүүтлээ шууд rooftop pool-нээсээ эхлээд туршиж үзсэн. Эндээс бол бас үнэхээр гоё харагдд юм байлээ. Тэгээд пүүл нь өөрөө ийм шилэн учраас бас тэр нь айгүй гоё байсан. За тэндээсээ гарчаад урт пүүлэндээ орсон. Тэр нь болохоор ийм transparent буюу харагддаг завтай юм байлээ. Энэ завин дээрээ суугаад бид гурав болвол өдөржингөө тоглож өнгөрөөсөн. За тэгээд оройн бид гурав гоё ресторанд захиалга өгсөн байсан учраас тэр газартаа очисон. Тэгсэн чинь энэ ресторан нь үнэхээр одоо өндөр зэрэглэлийн ресторан байж таарад бид гурвыг ирж аваад тэгээд ийм гольфийн машин байдаг штэ. Тийм машин суулгаад яг рестораныхаа үүдэнд хүргэж өгсөн. Уул нь бол нэг 2-3 минут алхаал орчгоор газар байсан. Тэгээ би энэ газарт яг ороод ирсэн чинь Instagram дээр би Phuket-д очих юм бол заавал энэ газруудыг орж үзээрэй гэд нэг хідэн газруудын хаягийг харж байсан байхгүй юу? Зургийг харж байсан. Тэгсэн чинь яг тэр газрын нэг нь энэ байж таарсан. Тэгээ би санамсаргүй байдлаар энэ рестораныг сонгосон чинь энэ ресторан нь яг миний орж үзмээр юм байна да гэж харж байсан газар байж таарад үнэхээр баярлсан. За тэгээд эндээс байгаль, орчин, одоо цаг агаар энд бол бүх юм яг тасархаа бүр ингээд 100% бош баг 1000% гоё байсан. Би бүр ямар гоё юм бэ гэхээс өөрөө миний амнаас гарахгүй тийм л гоё байсан. Тэгээд ямар ч гэсэн бид гурав эхлээд нэг коктейл авч уучаад тэгээ хоолоо хүлээгээд сууж гин. Энэ болохоор илүү хоол гэхээсээ илүүтэйгээр зүгээр юм finger food, share food-нууд их байдаг газар байсан. Ягаад гэхээр яг ресторан гэхээс илүүтэйгээр жоохон бар маягийн газар байж таарсан. Тэгээд ийм гоё орчинтой, ийм гоё одоо вивтэй юм чинь хоол бол нэг их чухал байгаагүй. Гэхдээ хоол нь бас гоё байсан л та. За миний Таиландд ирсэн зорилго бол ээж хоёртойгоо хамтдаа өөрийнхөө 30 насны төрсөн өдрийг тэмдэглэх байсан. Би бол яг энэ өдрийг гэр мөчийг л зөндөө удаан хүлээсэн. Тэгээд миний энэ хүлээж байсан мөч маань үнэхээр одоо үгээр хэлхийн аргагүй гайхалтай сайхан байлаа. Тэгээд ээж аваа хоёртойгоо төрсөн өдрөө тэмдэглээд нэг оройг үнэхээр гоё өнгөрүүлсэн. Бас миний бодож исэн, зорж исэн юм маань ч бас биеллээ. За тэгээд хоолоо идэж дуусчаад харих болсон чинь бид гурвыг нөгөө гольфийн машинаараа бүр яг буудлын өмнө буулгаж өгсөн. Зочид буудал дээр ирчээд лагаа үлээсэн. Түрүүн ресторандаа лагаа үлээх гэсэн чинь гадаа аягүй салхитай байсан болохоор ердөөсөө гал нь асахгүй байсан. Би уул нь бол яг 30 тоо авъя гэж бодоод гадуур өглөөнөө зөндөө 30 тоо хайж авсан хгүй юу. Тэгсэн чинь ердөөсөө Phuket-д ийм тоотой лаа байдаггүй дандаа ийм босоо нэг ширхэг лаанууд л байд юм бэлээ. Тэгээд арай ч өгөж 3 тоо л олсон. Тэгээ би 3 тоогоо ингээд ямар ч гэсэн үлээчи. Гэхдээ хажууд нь гараа ингээд тавьчий да гэд инээжсэн чинь манай аав энд нэг витамины таглаа юм штэ. Энэ нь бүр яг юм мөнгөлөг өнгөтэй 3 тоотой чинь нийтлэн харагдах юм байна. Энийг барай 6 авахулчих гээд. Тэгээд энийгээ барьж 6 авахулсан. За 11 дэх өдөр буюу сүүлээсээ 2 дахь өдөр бид гурав маргааш явна. Тэгээд өглөөс сэрэнгүүтлээ өглөөний цайгаа уучаал шууд бассейнда бүүлэндээ орсон.
Энд бол нэрээ орохгүй байхын аргагүй гоё юм билээ. Тэгээд эндээ ингээл усандаа л байгаад баймаар санагдсан. Энэ өдрөө бол бид гурав тэгээд энэ хоёр пүүлнийхээ хооронд явж усанд орсоор агаал энэ өдрийг ер нь бол өнгөрөөсөн дөө. За тэгээд оройн нэг жоохон байршлаа солиё доо гэж бодоод зочид буудлаасаа нэг холгүй ойрхон байдаг ресторан очиж бид гурав орой хоолоо идсэн. Энд бас нар жаргах нь тэгээд далайн давалгаа нь бүх юм нэг тийм нам гүм яг л нэг гэгэртлийн орчин гэдэг нь энэ байдгийн болов гэмээр тийм гоё тухтай газар байсан. За манай аяллаа хамгийн сүүлийн өдрөө ингээд эхэлж байна. Бид гурав орой 9 цагийн алтад нисэн. Тийм болохоор онгоцны буудлын явах хүртлээр зочид буудалтай байж гэж бодоод энэ хаваараа ингээд пүүлэнд орсон шигээл өдрийг өнгөрүүлж байна. Та нар намайг харж байна уу? Би яг ингэж нүрээ норгохгүйгээр саяхан сэлж сурсан байхгүй юу? Тэгээ би нэг бүр хаа явсан газраа хийж ээж аваа хоёртоо миний авьяасыг хардаа, миний шинэ авьяасыг хардаа гэж гайхуулж байгаа. Та нар ч гэсэн гайхуулчих. За тэгээд өдөржингөө зочид буудалтай байж энэ хаваар пүүл хэссээр агаал энэ өдрийг ингээд дуусгаад одоо онгоцондоо суугаад гэрийн зүг гидэн годон гэдэг шиг харих гад явж байна. За тэгээ миний Таиландын бичлэгтэй хамт байж миний бичлэгийг энэ хүртэл үзсэнд баярлалаа.